ингээд Blackpink анхны Jump гэдэг юм өсөж байгаа дөрөв охины зураг ингэж тавигдчихж байгаа. Тэгэхээр энэ бүр анханасаа бүр ингэж төлөвлөгөөтэй байсан ингэж сайн уу? K-pop Haruka-гийн YouTube сувагт тавтай морил. За өнөөдрийн бичлэг бас ойлгомжтой Blackpink-ийн талаар ярилцах болно. За Blackpink 7 сарын 5-нд албан ёсоор ингээд Сөүл дэх тоглолтоо эхлүүлсэн байгаа. Нийт 16 хотоор 31 удаагийн тоглолт хийх байгаа. За энэ тоглолтын хамгийн том давуу буюу одоо маш тийм анхаарал татж байгаа зүйл бол яхаа аргагүй энэ шин дууга тоглолт дээрээ цэцэж байгаа. Jump-ыг сонсч дараа чамд ямар хөө санагдсан бэ? Jump дээр бол хүмүүс хоёр хуваагдчихж байгаа. Үнэхээр viral болж гин супер болж гин гэж хэлж байгаа ч гэсэн Jump үнэхээр яг Blackpink-ийн дуу мөн үү гэсэн тийм бодолтой хүмүүс бас гарч ирж байгаа. Ер нь 50-50% ингэж хуваагдж байгаа хоёр тал болж. За тэгтээ миний хувьд болохоор яг энэ Jump-ыг бас яг үүсэл болон тэр ингэ занглаа. Одоо ингээд юу юм бэ? Стратеги төлөвлөгөө гэдэг нь одоо ямар айхтар байдгийг үнэхээр гайхаж чинь. Тэгээд Jump бол миний амнаас бол үнэхээр гарахгүй байна. За тэгээд Blackpink-ийн тоглолтын талаар гоё ярилццгаая. За ингэ бичлэг нэхлээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Бас K-pop Haruka Instagram-ыг дагаарай. Бүр 2016 онд ингээ явцгаая заяа. Blackpink ингээд дебютээ зарлахад ерөөхдөө ингээд анхныхаа Instagram хаягийг нээхэд одоо энэ 50 хэдэн сая Instagram хаяг чи анхандаа 1900 даагчтай байсан заяа. Тэнгүүтээ 15 зураг хийж байгаа. Тэгээ 15 зурагных нь анхны зураг нь ингээд Blackpink анхны Jump гэдэг юм өсөж байгаа дөрөв охины зураг ингэж тавигдчихж байгаа. Тэгэхээр энэ бүр анханасаа бүр ингээд төлөвлөгөөтэй байсан ингээд харагдаж байгаа байхгүй юу? Одоо тэгээд өнөөдөр л буцацгаая. 2025 оны 7 сарын 3-нд Blackpink-ийн 2016 дахь пост орсон. 2016 дахь пост нь Blackpink 2016-нд дебютээ хийсэн. Тэгээд 7 сарын 3-нд энэ Jump гэдэг нэг тийм одоо лого Blackpink-ийн лого ингээ анх удаа ингээ өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Энэ дууныхаа спойлерыг анх дебют хийж байхдаа бидэнд спойлерчсан байна гэсэн утгатай. Тэгээд анх удаа 2025 оны 7 сарын 3-нд яг энэ Jump гэдэг дууны лого ингэж профайлыг ингэж өөрчилж тавигдсан байгаа. Ийм амар давхцалтай 2020 лөө 22 онд нэг тийм бүрэн хэмжээний баримтат киногоо гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд бүх ерөөхдөө кино театруудаар ингээд цацагдчихсан. За тэр үедсэн Teddy одоо Blackpink-ийг анх танилцуулж байхдаа энэ та нарын анхны постерын та нар энэ дээр бүгдээр ингээд өсөрж байгаа тийм анхны зураг байна гэж ярьдаг. Hey, you know that photo there? Very first photo session as Blackpink. Yeah. Энэ тэр одоогийн ингээд дуутай ингээд үнэхээр давхцаж байгаа гэсэн. Тэгээ энийг мэдсэн ч үнэхээр гайхалтайсан. Яаж юм нарийн төлөвлөгөөтэй идэм бэ? Одоо ирээдүйн 10 жил, 5 жил бүр тэр чигтээ ингээд төлөвлөгдсөн байд юм биш үү? Энэ Jump гэдэг дуу одоо зарим Blackpink-чүүд одоо энэ Blackpink-ийн хэм маяг байхгүй шүү дээ. Энэ ерөөхдөө A зэрэглэлийн дуу биш, B зэрэглэлийн дуу шүү дээ. Ямар сул дуу хөгчвөө, жоохон уйдгартай юм шүү. Ерөөсө Blackpink мэдрэгдэхгүй гэсэн тийм шүүмжлэлүүд ер нь бол гараад байгаа. Энэ дээр гадаадын буюу олон улсын фэнүүд бол энэ дуунд нь үнэхээр хайртай байгаа. Олон улсын фэнүүдэд нь Монгол фэнүүд ч гэсэн орно. За одоо солонгосын фэнүүд болохоор яг энэ дээр B зэрэглэлийн дуу байна гэж жоохон дүгнээд байгаа. Jump гэдэг нь ерөөхдөө зоригтойгоор ямар нэгэн шин зүйл рүү өсрөх, өөрчлөлт хийх, эргэлт хийх гэсэн утгыг илэрхийлж байгаа бөгөөд яг дууныхаа нэрийг бүр тэр чигт нь ингэж шууд утгаар шууд илэрхийлэгддэг тийм дуу байгаа. Амьд тоглолт дээр яг ингэж Jump гэж дуулангаа уриалгах нь бол ер нь бол фэнүүд болон хамтлаг хоёрыг хоёуланг ингэж хооронд нь нэг нэрийг нэг химнэлд ингэж оруулж ингэсэн тийм гоё сайшаалууд ч гэсэн гарсан. Миний хувьд бол сайн дуу гэдэг чинь санаанаас гардаггүй. Тэгэд ерөөсөө ингэ баян аманд аялагдаад байдаг дуу гэж би боддог. Тэгээд энэ Jump гэдэг дуу бол миний хувьд бол амнаас гарахгүй байсан. Яг Rosy vibe амар мэдэрчсэн. Дөрвөлөө өнөхөр хөөрхөн байсан. Тэгээд дуудахгүй дараа 7 хоногт энэ дуу албан ёсоор засагдсан гэдгийг бол манай дөрвөн гишүүд дөрүүлээ тоглолт дээр мэдэгдсэн байгаа. Тийм ээ. Тэгээд Jump дууныхаа сэтгэлийг хуваалцаарай. За ингээд тоглолтын дуу нь хөөрхөн яриа эсгүүд байдаг. Тэр яриа эсгүүд нь амар надад хөөрхөн санагдчихсан. Тэгээд Jenny болохоор аялын тоглолтоо ингээ албан ёсоор Сөүл эхлүүлж байгаад үнэхээр их баяртай ингэж хэлсэн чинь Rosy одоо Jenny-гийн соло дөө үнэхээр гайхалтай байсан. Бүр та нар харсан бидтэй like Jenny гэд ингээ дуусан бидтэй гэсэн чинь Jenny би бас апати тавиад зөндөө их бүжгэлсэн шүү гэ дараагийн удаа чамтай хамт тайзан дээр гармаар байна гэсэн. Тэгэхээр одоо Rosy Jenny хоёрын апати хөлбөр тайзан дээр явагдах магадлал амар өндөр байгаа гэсэн. Анхны яг эхний хэсэг дээрээ 5 дуу дуулангуудаа ингээ амралтаа аваад тэгээд
Jisoo-гийн одоо танилцуулах видео хэсэг явсан ёо. Тэр бол үнэхээр гайхалтай байсан. Амар хөөрхөмсөн заяа. Тэр танилцуулах хэсэгт та нар бүгд үзсэн мэт. Яг тийм зас одоо кино үзэж байгаа Jisoo-гийн талаар тэмшлэг гардаг. Тэнгүүтээ тийм зас байгаа нь яг энэ зун чинь бас үнэхээр хаяа засаг амар санд штэ. Тэгээ тийм цав цагаан хувц өмгөж байгаа. Яг би бичлэгийн цаанаас ингээ харж байгаа болохоор надад яаж амар гоо сэрүүцүүлэх мэдрэмж өгч ирсэн. Яг нэг тийм өөдөөс сэнгэж байгаа сэрүүцүүлж байгаа мэдрэмж амар өгсөн. Jisoo яг тийм гоё цагаан палаажтай 2 дуугаа дуулсан байгаа. Гол 2 дуугаа ингээд дуулсан. За үүний дараа шууд Lisa гарч ирсэн. За Lisa болохоор New Woman бол Rockstar гэдэг дуунуудад дуулсан. Victoria's Secret-ийн тайзан дээр үзүүлсэн үзүүлбэртэй нь ер нь амар гоё төстэй байсан. Ялангуяа New Woman-ыг яг Victoria's Secret-ийн тайзан үзүүлбэрийн яг зүйлээс ингээд жоохон жишээ авч ингэж хийсэн. Надад үнэхээр их таалагдсан. Тэгээд Rockstar-а бас яг тэр хэмнэлээрээ ингэж яг тэр дэглэлтүүдээ бүгдийг яг Victoria's Secret-ийн тайзан дээр хийсэн тийм тайзны дэглэлтүүдээ үнэхээр бүгдийг хийсэн. Утгууд дахиад Blackpink-ийн гişүүд гарч ирэнгүүтээ дөрүлээ гарч ирэнгүүтээ дахиад 5 дуу дуулсан. Дэглэлт бол үнэхээр гоёсэн те. Тэр нарийнхаа ингээд багны доогуур дээгүүр гарч бүжгэлж байгаа. Тэгээд нэг дөрвөлжин цонхны цаанаас ингээд хөдөлгөөнүүд хийж байгаа нь надад амар таалагдсан. Ингээд 5 дуу дуулсны дараа Jennie-гийн одоо өөрийнх нь соло үзэлбэр хэсэг гарсан. Jennie 3 дуу дуулсан. Үнэхээр цоглог иш хүчтэй тайзыг эзэгэнсэн. Тэгээд угаасаа хэлдэг штэ like Jennie гэдэг нь ерөөхдөө бол Jennie-г ингээд би Jennie болохоор ингээ би like Jennie гэдэг дуу гаргаагүй. Like гэдгийн одоо Jennie гэдэг үгийн оронд чи өөрийнхөө нэрийг солиод үзэх хэрэгтэй шүү гэ би бас өмнө хэлчихсэн. Энэ дууг илүү их мэдрээрэй гэж хэлдэг. Тэгсэн чинь нэрээ энэ бүр тайзан дээр бол үнэхээр амилж илээ. Интернет дээр Rose-гийн хайлт маш өндөр байсан. Бүр ингээ тайзны доороос ингээ тайз руу гарч байгаа тийм өнгө аястай эхлүүлдэг. Гэхдээ би энийг бас спойлер байж магадгүй гэж бодод байна. Rose J Darga хоёр хамтарч магадгүй юм шиг надад санагдаад байгаа. Яг J Darga яг мама дээр гарч ирж байхдаа яг ингээд Power гэдэг дуугаа дуулахаас өмнө яг ингээд тайзны доор ингээд чалхаж ингэж тайзан дээр гарч ирсэн шүү дээ. Яг түүнтэй адилхан Rose яг ингээд GD-г ингээд жоохон илтгээд ингэж тайзан дээр гарч ирж байгаа нь ер нь бол GD Rose хоёр дуу гаргах магадaltaй гэсэн таамаг бол байгаа. Таамаг яг батлагдаагүй зүйл. Тэгээд яг дуугаа эхлэхээс өмнө үзэгчтэйгээ ингээд Blink-чүүдтэйгээ ингээд ярьж байгаа гэсэн амар гоё нандан бас уйрааж чаддаг. Rose үнэхээр сайн мэдтiin юм байна. Тэгээд би бүр ингээд уцны танаас үзчихэж хүртэл уйраад идсэн. Гинт эрчимтэйгээр Apathy дуугаа дуулсан. Apathy бол үнэхээр гайхалтай. Тэгээд Apathy дуугаар ерөөхдөө бүх гişүүдийн соло үзэлбэр ингээд дуусч байгаа байхгүй юу? Тайзан дээр яг хэлсэнчлэн нэгэн Blink-ийг гаргасан байгаа. Тэр Blink бүр үнэхээр шоконд орцсон. Амар хөөрхөн бүр ингээд Rose-ийн гараас сатгаад тэрвүүлж байгаадаа бүр хитгэхгүй харагдчихжээ. Хинч бай ер нь бол тэгж гарахад бол хитгэхгүй л дээ. Тэг үнэхээр ач жаргалтай харагдчихжээ. Тэгээд тайзан дээр ингээд гүүгээд тайзыг эзэгнээд rock and roll хин маягийг Rose үнэхээр гоё гаргаж байгаа. Jump гэдэг дуугаа дуулсан. Надад бол гоё байсан. Яг Boom-Baya гэдэг дууг дуулж байгаа нь амар учиртай байгаа хгүй. Тэгэхээр энэ яг Boom-Baya одоо дебют дууных нь бас нэг дуу энэ Jump байсан байх магадaltaй гэдэг мэдрэмжийг амар өгч байгаа. Дахиад Jump гэдэг дуугаа ер нь бол дахиж дуулсан. Тэгээд хамгийн сүүлийн дуугаа See You Later гэдэг дуугаа дуулж хахад дахиад уулзъя гэдэг дуугаа дуулж штэ. Энэ үнэхээр дахиад та нартайгаа уулзнаа гэдэг тийм тохио өгч байгаа юм шиг надад санагдсан. Маш гоё дуугаар ингээд төгсгөлөө хийсэн гэж би бодож байна. Энэ тоглолт үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрж байгаа би 4 шалтгааныг хэлье гэж бодож байна. Хүмүүс ингээд Blackpink-ийн шинэ дууг концерт дээр сонсон гэдэг дээр маш их хүлээлттэй, маш их сэтгэл догтлон очиод тэр дуугаа сонссон. Энэ нэг чухал зүйл. За хоёр дахь чухал зүйл нь юу вэ гэхээр одоо манай дөрвөлээ соло үзэлбэрүүдэд гаргасан. Тэгэд нэг доор 4 гишүүний яг саяны гаргасан альбомнуудын хэсгүүдийг ингэж дарааллан үзэн гэдэг шиг сайхан зүйл бол байхгүй. Тэрийг ингэж үзсэн бас хамгийн том тийм сэтгэл хөдлөсөн зүйл. За тэгээд 3 дахь зүйл нь юу вэ гэхээр Blackpink-ийн гишүүд Blink-чүүдээ буюу шүтэн бишгчтэй маш их сансан юм байна. Blink-чүүд хүртэл Blackpink-ийг маш их сансан байна гэдэг нь ингээд харагдаж байгаа. Тэгээд зарим бүр хүмүүс пөөх энэ 3 жил завсарлага авсан хамтлаг мөн үнэхээр амар ийштэй гэсэн тийм комментууд амар явж исэн. Тэгэхээр ингээд ийм том 4 шалтгаанаар энэ тоглолт үнэхээр үнцэнтэй болж байна гэж би хувьдаа бол үзэж байгаа. Чидсэн бас өөрийнхөө сэтгэлээ доор гоё коммент үлдээгээрэй. Тэгээ ямар хэсэг нь таалагдсан бэ? Тэр талаар ингээд үлдээгээрэй. Тэгээд ерөөхдөө ийм байна. За ингээд бичлэг нь энэ хүрээд дуусчихъя. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.